гэр бүлээсээ нэг хүмүүжил аваад бас найз нөхдөс аваад. Тэгээ зөвөр ингээд дам сонсоод ингээд харж байхад болохоор одоо энэ электрон тамхиг сурагчид ингээд гуйлж гэж ярьдаг те. Мөнгөө нийлүүлээд 5-6-аар авд юм байна. Тэгээ тэрийг ингээд хувааж татаад байдаг. Тэгээ одоо яг энэ тамхины энэ хуулийн дээр ч гэсэндээ бичсэн байгаагаар бол электрон тамхи хэрэглэдэг өсвөр насны хүүхдийн анхаарал нь төвлөрөхгүй байна. Ой тогтоолт нь муудаад байна. Өөрийгөө хянаж чадахгүй байна гэдэг байхгүй. Тэр өсвөр насныханд энэ мэдээллийг л тэр түрүүний Номжмын гишүүний хэлснээр соёнгийн гэрүүлэх ажлыг л илүү хийж өгөх ёстой юм шиг байна. Тэгээ өнөөдөр очиод хэллээ. Маргааш тэр муу дадал зуршил нь солигдчихно гэсэн үг бол биш баг. Нэг тийм үе шаттай ажил хийгдэх ёстой. Тэгээ зөвөр одоо ингээд гишүүдийнхээ асууж байгаа асуулт, хариулж байгаа хариултуудыг сонсох нэ. Одоо яав ингээд татвар нэмэгдчихээр мэдээж электрон тамхины үн өсчихнө. Тэнгүүд 5-6 сурагчид одоо нийлээд нэг электрон тамхиг авдаг байсан бол 10 сурагч нийлээл авчих واخ. Тэгэхээр энэ дадал зуршил биений үеийнхээ хоорондоо нөлөөлж байгаа энэ байдалд нь яаж одоо интервенц хийх ёстой юм бол энэ дээр нь үе шаттай арга хэмжээг за улсын хурал дээрээс бол хуулийн хэрэгжилтийг нь хянана. Засгийн газар болохоор яг бодоо газар дээр нь бүх асуудлуудыг нь зохион байгуулах бах. Тэгэхээр одоо дагаад эсвэл тийм үүрэгжүүлсэн улсын хурлын тогтоол орох ёстой юу?